Дэлхийн эмч нарын өдрийг ухтан аймгийн эрүүл мэндийн салбарын залуучуудын зөвлөлөөс анх удаа эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн дунд шинэ бүтээл оновчтой санаа сайн туршлага хуваалцах танилцуулах өдрөлгийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн газар дээр болсон энэхүү үйл ажиллагаанд аймгийн нэгдсэн эмнэлэг болоод сум өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хвшлийн эмнэлгийн 14 эмч мэрэгчлэн өөрсдийн ажил үйлчилгээндээ шинээр нэвтрүүлсэн ажлаа бусдаа хуваалцжээ. Жишээ нь нугасны өндөд микрофон хийж мэс заслын дараах өвдөлтийг намдаах, уламжлалт хангаах ухааны яс барих засал, хожим үеийн уушгины хор давдрын хим эмчилгээний бүрэн эдгэрэлт, бөөрийн чулуу бутлах шинэ эмчилгээ, ээсти өргөгдсөн зүрхний шигдээсийн үеийн бүлэн уусгах эмчилгээ, төлөнхийг сориггүй эдгээсэн эмчилгээний арга зэрэг эмч мэрэгчлэтнүүдийн эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ бүтээл оновчтой санаагаа танилцуулжээ. Энэ зөвхөн эмчнэрийн өөрсдөө хийсэн бүтээсэн ажлыг сурталчлах, уралдахаас гадна бусдтайгаа туршлага хуваалцах, тэгээд бусад эрүүл мэндийн байгууллагуудын өөрсдийнхээ ажлыг сурталчлах тийм бас онцлог ажил болж байгаа оролцоод даван талтай. Энийгээ цаашдаа бас жил болгоо үргэлжлүүлээд боломжлуулахад явуулахыг зорин ажиллаж байгаа. Энд нь зөвхөн эмчнэр гэхгүйгээр нийт аймгийн эрүүл мэндийн салбарынхаа эмч эмнэлгийн мэрэгчнүүд сүүлэгч нар маань ингэж оролцсон. Тэр нь өөрсдийнхөө сайн туршлага хийж бүтээсэн хэрэгжүүлсэн ажиллагаа сурталчилсан цааш бусдтай ингэж түгэж байгаараас онцлогтой даваа талтай. Эрүүл мэндийн салбарын залуучуудын зөвлөлөөс зохион байгуулсан шинэ бүтээл оновчтой санаа сайн туршлагыг шүүгчдийн болон оролцсон хүмүүсийн онооны үзүүлэлтээр дүгнжээ. Ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн уламжлалтын эмнэлгийн эмч Цэнд Аюушин уламжлалт ангаах ухааны яс барих засал тэргүүлсэн бол нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмч Эрдэнэхүүгийн нугасны өндөд микрофон хийж мэс заслын дараах өвдөлт намдаах, Чулууд сумын эрүүл мэндийн төвийн совилогч Амар Заяагийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад совилгын тусламж үйлчлэгийг сайжруулах шинэ туршлага буюу төлөнхийг сориггүй эдгээсэн эмчилгээний арга зэрэг нь удаах байруудад орсон байна. Уламжлалт яс барих заслын аргаар ясны бүртгэлийг эмчилгээний талаар танилцуулсан байгаа. Энд миний уламжлалт яс барих заслаад хэрэглэгтүүнүүдэд бас үзүүлэн маягаар байршуулсан байгаа. Уламжлалт яс барих засал маань хэрэгсэл дүгм гэж байгаа нэг модон хавцаар гадар бэхэж тогтоодог, уйдлаар уйдаг, иймэрхүү хэмжээний гэсэн. За тэгэнгүүтээ энэ маань гар иргэдийн аппарат хаач байсан, хөдөө орон нутагт ч байсан бүрэн авч яваад эмчилгээг хийх бүрэн боломжтой юм аппарат байгаа. За уламжлалт яс барих засалт арх үлээх нь бол баш салшгүй нэг хэсэг байдаг. За ер нь уламжлалт яс барих заслынхаа талаар танилцуулаад илтгэлд оролцсон. За илтгэлд нийт оролцсон эмч нартай баяр хүргэе. Хаалганы дараах өвдөлтөд айгүй ихтэй хүмүүс байдаг болохоор ер нь жоохон хэцүү байдаг байхгүй. Тэгэл байнга цагаар өвдөлт намдаадаг. За тэгээд би морфин нугасны үндэд морфин оруулж бэлтгэлийн дараах өвдөлтийг намдаах аргыг бол би ихэнхлсэн их хурлын эмэгтэйчүүдийн мэдээгүйчилгийн эмч, мөнгөн эмч хэрэгжүүлж исэн. Эндээс би өдөрдөмжийн авч заавар зөвлөгөө авч агаад нэлээд сайн судалсны үндсэн дээр хүнээ сайн судалж иж зөвхөн эмэгтэйчүүдийн практикт хэрэгжилж эхэлж байгаа. Цаашдаа бол олон өвдөлт ихтэй, цар хүрээ ихтэй хагалгаанууд хэрэглэхээр бол төлөвлөж байгаа мэдээгүйчлийн эмч нартайгаа хамтраад бид нэг хийж байгаа. Сувилгын тусламж үйлчлэгэнд хэрэгтэй хийсэн зүйлээ авчир танилцууллаа. За энэ болохоор явуулын цусны бүлэг үзэх юм юу байгаа? Иж хүрдлээ. За энэ маань яах юм гэхээр бидний эрүүл мэндийн салбар маань онцгой салбар байдаг. Шөнө орой, жирэмсэн, төрсөн их осол гэмтэн дуулганд бид бүхэн очдог. За тэгээ очиход цусны бүлэг үзээд цус сэлбэг шаардлага гарах тохиолдол байдаг. Гэтэл бидний сувилагч тусгай мэргэжилтэнүүд үед хамгийн нарийн ажлаар болох цусны бүлгийг зөв үзэх шаардлага гардаг. Гэтэл айлууд маань гэрэлтэй, эсвэл лаатай ч юм уу орчин нөхцөл маань харанхуй бүүдэр орчинд очихыг үгүйсэхгүй. Тийм бол бид нар одоо ч айлууд ийм кумулятор айлууд байдаг болсон. Тэгвэл энийг 12 вольтод заалгаад манай энэ маань цэнгээ бас хураадаг байгаа. За тэгэнгүүт тухайн айл маань ийм бүүдгэр харанхуй байсан ч гэсэн бид бүхэн тухайн хүнийхэн цусны стандарт ээлцээ хийгээд тухайн хүнийхэн цусыг хийгээд цусны бүлгээ үзэхэд доороос нь гэрэл гарч байгаа. Тэгэнгүүт бид нар цусны бүлэг дээр ямар нэгэн эргэлзгүйгээр аль нь ээдэж байна, аль нь ээдэг вэ, хэдгэр бүлгийн цустай байна вэ гэдгийг үзэх боломжтой. Тэгэхээр бид нарын тусламж үйлчлэгийг маань сайжраад тухайн хүнд үзүүлж байгаа тусламж нь бүр илүү үр дүнтэй болоод за ямар ч байсан би цусны бүлгээ эрэг зөв үзчихлээ, ямар ч байсан эргэлзээгүй байна гэдгийг энэ дээрс ингэж харж болохоор ийм иж хүртэл хийсэн байгаа. Шинэ туршлага бүрийг танилцуулахын уулзалт хэлэлцүүлгийг эрэгчлүүдэд илүү өргөжүүлэн зохион байгуулж, эмч эмнэлгийн мэрэгчлэн байгууллагын менежмент зэргээр төрөлжүүлж, салбар бүрээр явуулах нь зүйтэй юм гэдгийг аймгийн эрүүл мэндийн газрын дарга Гандима хэлсэн үгэндээ тодтогчээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн эрүүл мэндийн газар Монс группийн Аранга аймаг дахь салбар дэмжин оролцжээ.